Насан туршидын улсын аварга 2024 оны 2 дугаар сарын 24-өөс 25-нд Монгол улсын Мутайн насан туршидын улсын аварга зохиогдсон билээ. Эрэгтэй 8 жин, эмэгтэй 6 жингээр зохиогдсноор жин бүрийн улсын аварга тодорч мөн эмэгтэй онцлог тамирчнаар жүлдийд тодорсон бол эрэгтэй Алтан баяр шалгарсан юм а. Тус тамирчдыг 11-р сард болсон 50 нууцад зохиогдсон Мутайн Азийн цомын наадамд оролцох зарлыг Мутайн холбоо хариуцаж ажилласан юм а. Өсвөр залуучуудын улсын аварга 2024 оны 4-р сарын 20-оос 21-нд өсвөр залуучуудын Мутайн улсын аварга зохиогдсон. Тус тэмцээнд төрүүлсэн тамирчид мөн өсвөрийн дэлхийн аваргад явах эрхээ авсан юм а. Энэ жил зохиогдсон насан туршид болон өсвөр залуучуудын улсын аваргын тэмцээний онцлог нь олон улсын жишигт нийцүүлэн хэрэглэл материал болон хувцсаар хангасан явдал юм. Түүнчлэн тэмцээний онолтыг UniQ гэх аппликейшнээр хийснээр онцлогтой болсон. Мутайн хагас мэргэжлийн 3 тулаан 5 дугаар сарын 15. 5 дугаар сарын 15-нд Монгол бүхий өргөнд Falcon Fight Night event-д 11 тулаан болсноос 3 тулаан нь Мутайн тулаанууд байсан билээ. Тодорхойлбол эхний тулаан Намуна ариун инхийн эсрэг 51 кг-д, дараагийн тулаан Гаруда клубын тамирчин Алтан баяр, Дархан улаан аймгийн тамирчин Бямб дорчтой 71 кг-д, мөн дараагийн тулаанд Виктор клубын тамирчин Ган Эрдэнэ, Гаруда клубын тамирчин Амгалан баяртай тус тулалцсан юм а. Дэлхийн аварга 5 дугаар сарын 31-ээс 6 сарын 10. 5 дугаар сарын 31-ээс 6 дугаар сарын 10-ны хооронд үргэлжилсэн Мутайн дэлхийн аваргад Монгол улсын баг 7 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Эрэгтэй 2 жинд, эмэгтэй 4 жинд 1 дасгалжуулагчтай оролцсон. Монгол улсын баг тамирчид маань хамгийн сүүлд 2014 онд дэлхийн аваргад оролцож байсан бол энэ жил буюу 2024 онд бүтэн багаараа оролцлоо. Түүнчлэн дараагийн дэлхийн аваргуудад Монголын баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ бүтэн багаараа оролцох юм а. Өсвөрийн дэлхийн аварга 9-р сарын 12-наас 19. 9-р сарын 12-наас 19-ны хооронд өсвөрийн дэлхийн аварга зохиогдсноос Монгол улсын баг 2 дасгалжуулагч 13 тамирчинтай явснаас 48 кг Виктор клубын тамирчин Мегмарын Бямцогт мөнгөн медаль, Соёл Эрдэнэ ануучин 54 кг хөрөл медаль хүртлээ. Азийн цом 2024 оны 10 дугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд Тайвань улсын Тайпи хотод болсон Азийн цомын тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. Тодорхойлбол Алтан баяр алтан медаль, Амгалан баяр алтан медаль, Санчир мөнгөн медаль, Ариун заяа мөнгөн медаль, Цогт гэрэл хүрэл медаль, мөн Монголын баг тамирчдаас анх удаа Ариун заяа нь Вайкро төрөлд орж алтан медаль хүртсэн том амжилт гаргасан бол Гаруда клубын багш дасгалжуулагч Сэргэлэн баярын мэдэг маань олон улсын шүүгчээр ажилласан юм а. 2024 оны 11-р сарын 28-наас 12-р сарын 1-нд зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол улсын Мутайн баг тамирчид Хонконг улсыг зорьсон билээ. Тус тэмцээнээс 4 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж Баатар чулууны ганц тогтох нь 2024 оны шилдэг тамирчнаар Монгол улсын шигшээ багийн дасгалжуулагч Мөнх Эрдэнэ тус тэмцээний шилдэг дасгалжуулагчаар тус шалгарлаа. Баатар чулууны ганц тогтох нь 2019 онд тус тэмцээний шилдэг тамирчин авч байсан бол энэ жил 2 дахь удаага шилдэг тамирчнаар шалгарсан бол түүний дүүх ганц элбэн өмнө жил алтан медаль болон шилдэг тамирчнаар шалгарсан бол энэ жил дахин аваргалж Монгол улсын анхны Мутайн Зүүн Азийн хошоо ургууллаа. Мөн шүүгчдийн хувьд Идэр мөрөн болон Мэдэг маань нар олон улсын шүүгчээр ажиллахдаа маш сайн туршлага хуримтлуулсан сайхан тэмцээн болж өндөрлөө. Мэргэжлийн тамирчдын амжилт Батэрд нь Монголын Мутайн тамирчин Батэрд нь 2024 оны 3 дугаар сарын 12-нд Гонконгийн I1 холбооны мэргэжлийн Мутайн супер аварга боллоо. Тэнүүн Итали улсын мэргэжлийн Мутайн 54 кг-ийн аварга боллоо.